За Монголын баялаг дэлхийн иргэн хүмүүжлөө боловсрлоо сэдвийн хүрээнд явуулдаг хилцүүлэг яриа маань өнөөдрийн дугаараараа эхэлж байна. За өнөөдрийн маань дугаарт олон сонсогчд маань ч гэсэн бас таньж байгаа байх Уянг Канада гэдэг пэйж хуудастай. За манай Уянгаа маань өнөөдрийн маань зочин болж оролцож байгаа. Тэгээд урилгын маань хүлээн авч зочин болж оролцож байгаад маш их баярлалаа. За Уянгаатайгаа би бол анх Positive Mongolians онлайн төслийн хүрээнд бол танилцж бид хамтдаа бас багагүй хугацааг хамтдаа онлайн байдлаараа их олон ажлуудыг хийж явуулж исэн байгаамаа. Тэгээд өнөөдрийн маань ярилцлагад оролцохоор болсон Уянгадаа баярлалаа. Сайн уу Уянгаа? За сайн байцгаана уу? Сайн уу Ариуна? Тэгээд би тэрийг үзэж байгаа үзэгчдээ за Ариукаг дагдаг бас миний пэйжийг дагдаг хүмүүст энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Би Канада улсад амьдардаг Уянгаа байна. Тэгээд нэвтрүүлэгтээ урьсанд баярлалаа. За маш их баярлалаа. За энэ дашрамд бас бидний яриаг сонсогчд маань хүргэдэг 107.5 FM радиогийнхаа хамт олон мөн талархлаа илэрхийлье гэж бодож байна. За тэгээд өнөөдөр бидний сэдв болоо юу үндсэн сэдв хүмүүжлөө боловсрлоо гэсэн сэдв байдаг. Тэгээд энэ бол маш өргөн хүрээтэй сэдв үдэгтэй хүн бүр санаа нийлдэг. Тэгээд Уянгаагаас хувь хүнийх нь хувьд тийм ээ одоо энэ хүмүүжил боловсрлын талаарх үзэл бодлоос бидэнтэй хуваалцаач гэж хүсэх байна. За тэгэхээр хүмүүжлөө боловсрлоо гэдэг сэдв нь өөрөө тийм хүмүүс нөө нийлүүлээд ярьцдаг сэдв тийм ээ. Гэхдээ яг салгаад аваад үзэх юм бол хүмүүжлийг хүн нэгдүгээрт нь тавихаас аргагүй. Яагаад тэгэхээр хүн болоод ер нь хүн хүмүүжин тэр битэл ихийн хөвлөд байхаасаа хүн хүмүүждэг. За Ариука бол намайг бодоход олон хүүхдтэй ээж хүн илүү тэр талаар одоо мэдэх бах тийм ээ. Гэхдээ миний яг өөрийн бодлоор бол жишээлбэл бидрийг жирэмсэн байхад эмчнэр хэлдэг штэ хүүхдтэйгээ сайн яриа гэд тэ. Тэгэхээр гидсэн байхасаа л хүмүүжж байгаа хүүхэд. За тэрийг жишээ нь Канадад яадаг вэ гэхээр жирэмсэн болоод жирэмсний хяналтанд ороод эмчид үзүүлээд явсан цагаас бүртгэлд ороод эхэлдэг. За тэр битгий хэл одоо яг хүүхэд чинь ер нь тэр хавцаа төрнөө гэд биднэрт нөгөө эхоны одоо юу ирдэг штэ хугацаа гардаг тий. Тэгэхээр тэр имлэг төрн мөрн гэсэн ормоор нь бэлтгэдэг. За тэгээ ер нь цаашдаа энэ хүүхэд одоо ээж аав гэдэг дагаад аль харьяалалд амьдрах нь өнтер гэдгийг хүртэл бүртгэгдээд ингээ явцдаг. Тэгэхээр гидсэнд байгаа цагаасаа л энэ хүмүүжил нийгэмшил ингээ хамт явагдчихэдэг. Тэгэхээр боловсрал бол Канадад төрсэн цагаас бас хамт явагддаг. Гэхдээ тэр нь тийм нөх хүчилсэн боловсрал байдгүй юм байлаа. Жишээ нь би хүүхдээ 5 сартад нь хамгийн анх номын санд авч очижсэн. Тэгээ номын сангаа ингээ 2 хуваацсан байдаг. Нэг талд нь тоглоно, нэг талд нь том хүмүүс ном уншина гэд. За тэгээд хүмүүжил бол гидсэнд байх цагаас одоо хүүхдтэй ингээд ээжээр яригдаж те аав ээжийн илбэрл хайраар дамжиж яваад төрсэн цагаас боловсрал ингээд давхар багаар ингээ явж идэм байлээ гэж бодож байгаа. За тэгээд яг тэр дипломын боловсрал бол хүн дипломгүйгээр боловсралгүйгээр ч хүн сайхан амьдарч болно. Магадгүй ээж аавын үлдээсэн сайхан өв хөрөнгө байр орон сууцсан дотроо өөрийнхөө ухаанаар амьдарч болно. Эсвэл одоо амьдралын ухаантай хүмүүсгээ монголчууд ярьдаг да тий. Тэгэхээр амьдралын ухаантай хүмүүс бол одоо тэр дээд сургуулийн боловсролын дипломгүйгээр ч гэсэн сайхан амьдраад явдаг тийм хүмүүс энэ дэлхийн бүх улс оронд байгаа. Тэгэхээр нэгдүгээрт мэдээж ирэх хүмүүжил орно. Хоёрдугаарт боловсрал ингээд шат дараалалтай явагдана. За тэгээд боловсралтай ирнээсээ хүмүүжилгүй хүн бол үнэхээр зовох байх, айгүй хэцүү амьдрах байх. Тэрийг бид нар маш олон жишээн дээр хардаг. Харин боловсралгүй ч гэсэн хүмүүжил сайтай хүн болвол учиргүй одоо улс орныг авч яваад удирдаад ингээ гүйгүүлэхгүй ч гэсэн өөрийгөө сайхан аваад явчихна тийм ээ. За би одоо өөрийнх нь жишээ нь харахад одоо би бол яг тэр 4 жил сурсан боловсрлоо одоо аливаа нэг үйл ажиллагаанд оролцохдоо тайлбарлана, хүнтэй танилцахдаа CV бичихтэй ашиглаж байна. Түүнээс биш яг амьдрал дээр бол хүн бас өөрийнх нь хүмүүжлээр өөрийнх нь соёлоор л амьдарч юм байна. Өдөр тутамдаа бид нэр гэрээ цэвэрлж гин, өдөр тутамдаа хүүхдтэйгээ ярьж гин, өдөр тутамдаа хоолоо хийж гин. Тэгэхээр энэ бүх юмыг жишээ нь миний сурж исэн сургуулиудад надад хүн ямар ч багш зааж өгөөгүй тийм ээ. Тэгэхээр хүмүүжил бол маш чухал. Тэгээ хүмүүжлийг бол нэгдүгээрт тавиад хүмүүжилтэй ирнээсээ боловсралтай байвал бүр гоё. Боловсралгүй ч гэсэн хүмүүжилтэй байхад бол болж гинэ л гэж бодож байна.
Ястаа гоё үзэл бодолтой байна. Тийм шүү те. Үнэхээр бид нэр одоо бодоод үзсэн чинь Уянгагийн маань хэлж байгаагаар одоо сургуулаас авсан те нөгөө диплом маань тэр сургуулийн тодорхойлолт маань ямар нэгэн тодорхойлолтын дээр бичих өөрийгөө танилцуулах тэр зүйл дээр л ашиглагдаж байгаас бид нар яг тэр мэрэгчлэрээ амьдрал дээр ингэж ашиглаж гин үү те. Миний амьдралд яг хэрэг болж гинүү гэдэг талаас нь бодоод үзэх юм бол бас зарим хүмүүсийн тал дээр санал нэгтэй байна гэж итгэлтэй байна. Тэгээ маш их баярлалаа. Гоё үзэл бодолтой юм аа. За үүнтэй уялдуулаад Уянгаасаа бас нэмэлт асуулт байна л да. За манай Уянгаа бол Канадад бас соёлыг түгээгч гэж би хувьдаа хардаг. За Монгол хүн гэдэг нэг том соёлыг өөрөөрөө дамжуулан тээж явж байгаа. За мөн Канада улс өөрөө бол маш олон соёлын бүрдэл болсон ийм орн гэж би бас төсөөлж байгаа. Тэгээд их олон орны, олон соёлтой, олон хүмүүс тэнд амьдардаг. Тэнд амьдраад зохицоод ингээд байцгааж чадчихэдэг тий. Тэгээд энэ утгаараа энэ соёлын талаарх ойлголтыг соёл гэж юу юм бэ тий? Соёл ер нь бид зүгээр л нэг Монголын нэг иргэн хүн. Тэгээд энэ иргэн хүнд байх ёстой соёл гэдэг талаас нь бас өөрийнхөө үзэл бодлыг тийм ээ өнөөдрийг хүртэл олж мэдсэн сурсан тий өөрөөрөө дамжуулан одоо хүрэгдэг болж байгаа тэр соёлынхаа талаар бас бусдад хаваалцаач. За би пэйж дээрээ бол пэйжээ монгол хэлээр хөтэлдэг учраас Канадын соёлыг илүү их ярьдаг тийм ээ. За Канадад бол би гараад монголоор ярьж чадахгүй учраас англиар ярихаараа яг эргүүлээд одоо Канад хүмүүс Монголын соёлыг ярьдаг. Албан болон албан бусаар тийм ээ. Албан бусаар гэдэг нь найз нөхөдтэй одоо энэ тэнд хүмүүс танилцахад би Монголоос ирсэн мэрсэн гэл ингээл ярьчдаг. За албан ёсоор гэдэг нь одоо хийж байгаа ажлынхын хүрээнд би энэ боловсролын байгууллагт сургалтын төвд ажилладаг байсан. Одоо болохоор яг манай энд нөгөө омикрон чинь дахиж явагдаад бүх юм зогсох гээд байна. Омикрон гэдэг шинэ хувилбар нь гараад тий. Тэгээд би тэр үедээ их олон газар одоо Монголын соёлыг ярьж явж исэн. Одоо хамгийн том нь 911 дээр очиж би 911-ийн галс өнөөгч Баатруудтай Монголын соёлыг ярьж байхад миний өөдөөс ингээ би мөрдөстэй ингээд нэг 35-аас дээш насны яг л ийм идэр хүчрэхэг ингээл хүмүүс яг өөдөөс ингээл цоошртэл ингээл сонсч исэн. Тэр бол миний хийжсэн хамгийн том юм. За дараа нь энэ хотынхан шар нөгөө скул бас дотор за бид нар ийм одоо явуулын лекц зохион байгуулж исэн олон соёлын талаар тэрүүн дээр одоо хар хүмүүс жишээлбэл одоо Black History Month гэдэг өнгө дайрсны сарынхын талаар мэдээлэл тэдний түүхийг ярьж исэн бол би Монголын түүхийг гэхдээ би бол Чингис хаан гэдэг чинь ийм хүн байсан гэд тэгтлээ англи дээр үнэндээ нарийн судалсан юм бол надад байхгүй яг л бусад хүмүүсийн мэддэг шиг юм байдаг. Тэгэхээр би дуртаад хамгийн гол нь нэгэнд одоо Чингис хааныг яриад хүн хаанаас ч одоо ингээд тэр хүний чинь босгож ирээд бид нар үзэх боломжгүй учраас одоо боломжтой үнэ нь би өөрөө байгаа учраас дандаа өөрөөрөө дамжуулж одоо энэ соёлыг ярьдаг. Тэгэхээр Арукас тэрийг айгүй гой зөв анзаарсан байна. Тэгэхээр би зөвхөн одоо Канад ийм орон шүү гэд Монгол залуучуудад хэлээд байгаа юм биш. Эргүүлээд та нарын тухай бас энэ Канадад ярьдаг гэсэн үг тийм ээ. За тэгээ соёлыг юу н аваад үзэхэд бол манай залуучуудын хувьд гадаадд нэх гоё юм ингийн амьдарч яснаа Монголд очихороо яг л нөгөө брэндээ хөөгөл 99.11-тэй дугаар ямар одоо машин тэргээ ингээд юу агаад араас ингээ хөөцөлтэй явчихдаг тийм ээ. Тэгэхээр нөгөө гадаадас сурсан юм чинь ингээд хааччтэй мэдхгүй хайлаад алга болчтой юм болов. Тэгээ би болохоор яг л ерөнхийдөө Монголд ахтач гэсэн нэг иймэрхүү л хүн байсан бах гэж өөрийгөө бодоод байгаа. Тэгээд Канадад ч гэсэн одоо нэг иймэрхүү хэрэг би монголчууд амьдрал бас яг энэ чигээрээ л ингээд байх бах нэг учиргүй ингээд бүх юм алт болоод одоо ийм сормоос наагаад ингээд явахгүй бах шаардлагатай үед те одоо тунгийн тааруулаад яг энд байдаг шиг л байж болох бах л гэж бодоод байна. Тэгэхээр миний хэлэх гэж байгаа юм соёл гэдэг бол зүгээр л ялгаа. Тэгэхээр Монгол хүмүүсийн одоо дийлэнх нь соёлыг ингээ брэнд одоо гой хүүхэн, ганган хүүхэн гой харагдаж ивэл тэрийг соёлтой хүн ингээ бодчихдаг тий. Одоо жишээ нь би энүүн дээрээ ингээл амар юм кашмир пальто өмсөөл, өсгөдөө гутал өмсөөл ингээл явангууд ямар гой соёлтой хүн бэ гэж яснаа би магадгүй чи одоо цаашаа олоочтой гэж хэлэнгууд ямар мохо бүдүүлэг нэг соёлтой хүн байснаа амар ууртай ч юм уу тий. Ингэж бодоод идэг. Гэтэл соёл гэдэг ч юм бол зүгээр л ялгаа. Одоо өнөөдөр Ариука надтай яриа байж хахад Уянга бусад хүмүүсээс юугаараа ялгаатай байна тий тэрийг Ариука ялгаж харж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ л миний соёл гэхгүй юу. Тэгэхээр Канадад байгаа хүмүүс одоо нийтээрээ яагаад ийм илүү одоо хүмүүс нь соёлтой гэж яриад байна гэхээр Канад хүмүүсийн одоо ялгаа нь илүү том байхгүй юу. Тэгээд нийтээрээ нэг юм нийтлэг шинж чанартай.
одоо нэг айлын хүүхдүүд чинь нэг тийм адилхан байдаг шүү дээ, нэг ээж аавгаа дураасан ингээл те. Тэрүүн шиг одоо Канада хүмүүсийн нэг нийтээрээ Америк Канадыг харахад яг адилхан байхгүй юу? Гэхдээ хүмүүс Канада хүмүүсийг илүү polite буюу ийдэг гэж ярьдаг. Тэгэхээр ийдэг гэдэг чинь яг л энэ ялгаагаар л харагдах юм шүү дээ, тий. Түүнээс биш одоо ингээ хөдлөхгүйгээр чи бүгдээрээ зогссон бол хинч чамааг ийдэг гэдгийг чи мэдэхгүй. Ийдэг гэдэг чинь яриагаараа үйл хөдлөлөөрөө гудамж талбайд илүү илэрч байгаа байхгүй юу? Тэгэхээр миний бодлоор би бол Америк явж үзээгүй. Явж үзсэн хүмүүс тэгээ нутгийн хүмүүсийн яриаг сонсохоор Канада хүмүүс илүү ийдэг гэдэг тий. Тэгээ би тэрийг одоо жишээ нь харахад манай энд бол ингээд дэлгүүрлөө одоо арийнхын хүнийг гартал ингээд уртлын үнэ хаалга онгоолгоо зогсож идэг. Хүн ирж байгааг одоо харчаад нүүрэн дээр чи ингээд пат идэл хаалгаа хаадаг хүн байдаггүй те. Тэгээ хүн харуул заавалчгүй хаа гэж танихгүй ч гэсэн. Тэгээд хүүхэд бас яг нэг 5 6 сартаагаас хүн л харуул ингээд хай гэд ингээд эхэлдэг юм бэлээ. Өөртөө нь яагаад тэгэхээр хүн дандаа тэгж харьцдаг. За тэгээд нөх хүүхэд дээр нэг тийм урмын аягүйх ингээд боддог. Одоо хүүхэд чинь ингээд хөөрхөн өөдцэн гэртээ те. Тэгэл гадаа гараал ингээд янгууд хүмүүс жишээлбэл хөөх динзавртай бодолк өмссөн юм уу? Ёо ямар гоё динзавртай. Яа надаа өгчдөггүй энэ төр гэл. Ер нь л нэг гараа явхад нэг хүн заавал тэгж хэлдэг байхгүй юу? Тэгэхээр энэ хүмүүсийн ялгаа нагаас те. Ер нь нийтээрээ за нэг ер нь хүүхд рүү хялцаа явж идэх хүнийг бол би хараагүй. Тэгээ нэг хүний өмнө хувцыг ингээл хараад идэх хүн хараагүй. Тэгэхээр Канад хүмүүсийг яагаад соёлтой гэдэг вэ гэхээр зүгээр ялгаа нь илүү тийм тодорхой тэгээд нийтлэг нэг тийм үйлдэлүүдтэй байдаг. Хүн харахаар хай гэдэгтэй. Тэгээ би энийг нэг охноос сонсч ирсэн. Яагаад ингээ хай гэдэг вэ гэхээр жишээ нь дэлгүүрт бол тэгдэг гинэ. Дэлгүүрийн худалдагч ороод ирэнгүүт хай гэдэг. Тэгэхээр монгол хүмүүс тэрийг өстой гой соёлтой гэж бодоод идэг. Гэтэл эн чинь тэр хүний нэгдүгээрт ажлын шаардлага, хоёрдугаарт дадал зуршил болцсон юм нь, гуравдугаарт юу гэсэн үг вэ гэхээр би таныг харсан шүү гэж байгаа байхгүй юу? Эн чинь нөгөө бүх газар хулгайч байгаа шүү дээ. Одоо Японд ч гэсэн зөндөө их хулгай, зөндөө их гэмтэрэг байгаа тийм. Монгол, энэ Канадад ч гэсэн адилхан. Тэгэхээр нэг осондоо хай гин гэдэг чинь өөрийг чинь харсан шүү гэсэн бас дохио байгаа байхгүй юу? Тэгэхээр хүн улаан цай үүдээс чинь хай гэдэг хад одоо би хэрвээ дэлгүүрт хулгай хийж орно гэж бодвол хүн намаа хараагүй юм чинь л гэж хулгай нийцтэй тийм. Хинч алга, хинч намаа хараагүй гэдэл хулгай. Түүнээс биш хүн ингээ хай гэд хэлчихээр хүн бас ер нь хулгай хийх гэжсэн хүн ч гэсэн болох бас нэг тийм юм байгаа байхгүй юу. Тэгэхээр энэ бол амар тийм соёлтойтой биш тийм ээ. Тэгэхээр соёл гэдэг чинь ерөөсөө ялгаа, энэ хүмүүсийн тэр ялгаа. Тэгээд тэр хай гэж хэлж байгаа хүн чинь шавартай гуталтай тийм ээ. Уранхаа норхоо хувцтай байж болно. Тэгэхээр манайхны бодлоор болохоор тийм байхаар соёлгүй гэж ботчод байгаа байхгүй юу. Соёлтой хүн гэхээр гоё цагтай, гялалцсан гуталтай тийм ээ. Тийм бай. За өнөөдөр намайг ингээд уянгаа соёлтой гэж боддог байж итэл би ногоон талбай дээр ажиллаж болно шүү дээ. Би ногоо тарьдаг тий гэртээ. Тэгээ ногоо тариад одоо ногоо муугаа арчлаа гараад ирэхэд чи минь чи суулаасан хөлсөн цувцсан энэ тэнд нь ингээд шороо мороо нөгөө зэрлэгнийхэн юм цэцгийн шим навч наалтаад ингээ гараад ирж шүү дээ тий. Тэгээ би ингээ гадаа гартал нэг хүн намайг одоо өнөө чи фейсбુક дээр лагл хөөрхөн л идэм билээ. Жихнэр нь харсан чи гачин юм билээ гэж хэлж болохгүй байхгүй тий. Тийм тэгэхээр тэр соёлтой хүн, гоё хүн гэдэг чинь ерөөсөө тийм яг өнөөдөр одоо энэ усанд орсон шиг юм галаас үстэй одоо юм ядраагүй царайтай байх албагүй байхгүй. Тэр хүний зүгээр гаргаж байгаа хандлага тийм ээ. Тэрүүгээрээ л хүмүүсийн соёл нь ялгарч идэг буюу ялгаа. Ер нь соёл гэдэг бол ялгаа л юм билээ. Би бол одоо энд ирснээс хойш ер нь бол би яг залуу хүнийхэн хувьар ингээд үсгэдэг гутал өмсөөд одоо бальтаа өмсөөд Монголд урд нь оюутан байхдаа энд ирээд ч гэсэн тийм үеуд бол байдаг. Гэхдээ би юу яадаг байхгүй ингээ бүр өөрийгөө зовоож ер нь гойж үзээгүй. Гоё харагдах гал бүр хичээгээл, үр тавиал те. Заавал брендийн хувцас өмсөөд л ингээд идэг. Ер нь анханасаа би тийм байгаагүй. Тэгээ яг миний тэр стилтэй бас энэ Канадын амьдрал их сайхан таарад байдаг. Тийм. Тэгээд надад бол Канадад яг цалин мөнгө зөнгө өндөр цалин байлан гэхээсээ илүү нэгдүгürt гэр бүлээр амьдарч байгаа болохоор энэ орчин тэг хүмүүсийн харилцаа тэгээд дээр намайг юм өсөж одоо дэвчгэд одоо захын хүндэл юу яадаг ойлгоод идэх тий. Тэр нь л айгүй их таалагддаг шүү дээ.
Ястай гоё. Дэлгэрэнгүй сайхан тайлбарлалаа. Тийм. Яг ингээд яриануудыг сонсож байхдаа ингээд нүдэнд харагдал тийм шүү гэдэг зүйл санаа нийлэх зүйл маш их байлаа. Тэгээд нэг үгээр илэрхийлвэл ерөөсөө бидний харагдах байдал хүнд ерөөсөө хамааралтай биш юм а. Тэр таны яг соёлыг илэрхийлэх зүйл биш юм а тий. Та үнэхээр цаана өөрөө ямар байдлыг илэрхийлж гаргадаг вэ? Магадгүй та хүний ямар байдал дээр илүү анхаарал хандуулдаг юм тий. Ямар нэгэн зүйлийг харах таны өнцөг ер нь ямар байдгийг гэдгээл таны хувьд маш том соёлын ялгааг нь харуулж өгөх юм байна гэдэг айгүй гоё илэрхийлж өглөө. Тийм соёл гэдэг зүйл сая ингээд онцгойлж хэлж штэ тий дэлгүүрт ороод ингээд дэлгүүрийн худалдагч хай гэд мэдлж байна гэд. Тэгээ тэр таныг бол харлаа гэдэг нэг төрлийн дохио гэж хэлж байгаа маань бас давхар одоо эн чинь үйлчлэгээний байгууллагт байдаг ажлын маш том зарчим байна шүү дээ тийм ээ. Магадгүй тэнд элдв одоо зөрчил гарах ямар нэгэн хүнд зөрчил үүсэх ийм зүйлсүүдээс урьдчилан сэргийлсэн тийм ээ. Энгийн нэг арга барил шүү дээ тийм ээ. Ерөөсөө л мэдчлэх. Тэгээд мэдлэн гэдэг зүйлийг бид нар гадны орнд ялангуяа амьдарч байгаа монголчууд маань тэнд ингээд явж байгаа залуучууд маань энийг бол өстой махцсандаа шингэтэл ойлгодог багталтай энэ мэдлэх хүндлэх энэ арга барил. За би амьдарч байгаа Япон улстай ч гэсэн тэр тал дээр бол одоо үнэхээр суралцаж явж байгаа. Тэгээд яаж мэдлэх ёстой юм, яаж харилцах ёстой юм хүнтэй, хүний одоо нүүрлүү хараад хэрхэн ямар байдлыг гаргах ёстой юм гэх зэргээс бол үнэхээр орон орны соёл үнэхээр ялгаагаараа л илэрдэг юм байна тийм ээ. Ялгаа нь тэгж л харагддаг юм байна. Маш тавтай соёл гэдэг нь бол ялгаа гэдэг тийм байгаа сте тийм юм байна. Яагаад одоо Япон хүмүүс Монгол хүнээс өөр ингээд та нар Японд очихоор Япон хүмүүс нэрээ айгүй тийм хүнлэг шудраг гэдэг байгаа гэхээр тийм л ялгаатай байгаа байхгүй бид нараас тийм. Тэгэхээр Монгол хүмүүст ч гэсэн бас ялгаа байгаа. Тэрийгээ бид нар одоо улам нэмж дэлгэрүүлэх хэрэгтэй. Тэгээд дээр нь одоо Канадад ингээ харж байхад Канад хүмүүсийн бас нэг том ялгаа нь ерөөсө хүний юм зөвшөөрлөхгүй хүрдэггүй. За энийг болохоор хүмүүс хүний юм зөвшөөрлөхгүй хүрнэ гэхээр энэ юм авахар л бодоод байдаг байхгүй юу? Энэ юмыг чи авахыг л хүний юм зөвшөөрлөхгүй хүрэх. Монгол бид нар ч гэсэн хүний юмд хүрдэггүй штэ гэх хүмүүс боддог тийм. Гэтэл одоо сүүлийн үед ингээ сошиал дээр харалтаа одоо ингээл хин нэгэн хүн одоо хин нэгэн даргатаа уулзах гэж очиод за тэр дарга нь ямар ч муухай хүн байж болно. Тэгтээ тэр хүн өөрийг хүлээж авч уулзахгүй бол уцаа гаргаж ирээ лайв хийж байгаа байхгүй тий. Жишээлбэл энэ бол хүний хувийн орон зай байгууллага гэдэг чинь ганцхан хүн ажилддаг дотор нь одоо 10 хүн ажиллаж байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ хүртэл хүний юмд одоо хүрэхгүй бай гэдэгт ороод байгаа байхгүй юу. За жишээ нь Канадад ингээд хэдийгээр юм бүх юм чөлөөтэй хүний эрх дээдлэх зорон гэж ярьдаг. Гэхдээ хүний эрх гэдэг чинь яг эргүүлээ хариуцлага хамт явж идэг. Тэгэхээр би ингээ орилох эрхтэй болвол одоо бас бусдыг сонсох хэрэгтэй байхгүй юу? Яг одоо ярихыг чинь эсрэг юм сонсох штэ тий. Тэгэхээр нэг ясандаа хүний эрх гэдэг чинь тийм хэцүү юм байхгүй юу? Чи ингээд намаас сонс гэдэг ингээ орилж байгаа бол чи яг тэгж орилж байгаа нэг өөрөө сонсдог байх хэрэгтэй байхгүй юу? Яг тэр ярьж байгаа юм чинь нөгөө тал нь буюу эрх, үүрэг, эрх хоёр хамт явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр Монгол зүйлүүд ингээ анзаарч байгаа юмуд бол бас тэр сошиал дээр ингээл энэ байдаггүй, энэ ажил дээр байдаггүй, энэ тэгдэггүй гэж шууд ингээ лайвууд аягүй хийдэг тий. Тэгэхээр Канад бол тийм хүний эрх хөгжсөн ингээ бүх юм нь тийм сул чөлөөтэй орн биш. Зарим зүйлээр бол аягүй тийм баг коммунист юм уу гэмээр тий. Энэ тэнхийн байгууллагт ороод дураараа иш тишээ гүүгээд хүний хаалга тогшоод ээж болохгүй. Та заавал цаг ав. Одоо намайг хүмүүс ингэж идэг байхгүй. Чи надад нэг тэр сургуулийн ингээд багштай нь очиж уулзаа танаас сургуулиас тэтгэлэг яаж авах вэ асуугаад өгч гэдэг байхгүй юу. Би бүр гайхаад ингээ яаж асуух юм. Одоо Монголд жишээлбэл ингээл та манай нэвтрүүлэгт оролцооч маргааш гэж хэлэнгууд нөгөө нь ч гэсэн тгий гэж оролцдог тийм. Тэгэхээр энд бол одоо юу ч байсан баг сарын өмнө ярьж ижил юм бүтдэг. Одоо тэргээ make appointment буюу цаг авах тийм ээ. Хинээс ч юу ч асууж болно. Гэхдээ заавал цаг тохирохгүй юу тэр хүний зөвшөөрлийг авч иж ярилцах хэрэгтэй байхгүй юу. Нэг баснаа make appointment гэдэг тийм make appointment гэдэг чинь тэр хүнийг одоо зөвшөөрсөн цагт нь та очиж уулзна гэсэн үг шүү дээ тийм. Түүнээс хоёлаа уулзъя, хоёлаа яри, бичлэг хий гингүүтээ нөгөө нүгүүгингүүд шууд уурлаа лайв хийж бас болохгүй байхгүй юу. Тэгэхээр Канадад бол тэр талаараа бол яг айгүй бас заримдаа хэцүү. Би тэр ихтэл би нөгөө влог хийдэг байхдаа номын санд ингээд яг одоо чамтай ярьж байгаа юм шиг ингээд уцаа тавьчаал. За одоо би ингээд номын санд гэл ингэжсэн чинь цаанаас нь ингээд хүн ирээ шууд миний утсыг бүр ингээл унсахгүй. Тэгэл би юу яасан бэ гэж би ингээд сандрангуудаа би өөрхөн зургийг авч ийн гэж хэлсэн байхгүй юу.
Тэгсэн чил одоо натхаа унтраа гэл. Тэгэл би амар сонирн болоод нэг сайн юм хэлж чадахгүй бүр амар гайхал. Би болохоор өөрөө ингэж бодоод байгаа хгүй. Би өөрхөн л зургийг авч байна. Яг нөгөө камера ингээ өөрлөгөө харуулсан. Тэгэнгүүт тэр хүн үгүй номын сан бол нийтийн өмч. Энд чинь улсын байгууллага, нийтийн өмч. Тэгэхээр та ингээд энд угаасаа ерөөсө хинч зураг авах ёсгүй. Тэр тусмаа ном чинь тэр чигээр оюуны өмчтэй. Та өөрхөн зургийг амар бол гараад гаднаас нь ав гэхээр. Үгүй би ингээ влог хийгээ зүгээр л өөрийн номын санд аваа. Үгүй харин болохгүй. Араар чинь шатаар явж байгаа хүмүүс гарчлаа гэдэг байгаа байхгүй юу. Тэгэхэд бол би тэр ажил хийж байгаа одоо чи хүн ажил хийж байгаа газар орсон бол тэр хүний үгээр л байна гэсэн. Ер нь бол тэр айлын. Яагаад тэгэхээр тэр хүн чинь тэнд өдөр болгон ажилладаг учраас тэр байгууллагын дотоод журмыг надаас сайн мэдж байгаа шүү дээ тий. Тэгэхэд бол би юу гэсэн үг юм би өөрийнх нь зургийг авч ирэх гэх ямар ч ирэхгүй. Гэтэ би тэр үедээ бол ингээл ховсгээл уурлал амар сонирн болол. Гэтэ ингээд дуртаа дурггүй яалтчгүй ингээд уцаа унтрааж байгаа байхгүй юу. Унтрах зүр аргагүй ингээд бүр хураан ингэдсэн юм чинь. Тэгэл ингээл дараа нь ботход тийм л байгаа байхгүй юу тий. Тэгэхээр ингээд өөрийнх нь зургийг авч исэн ч гэсэн тэр газар нь хүнийх байхгүй юу. Тийм учраас нөгөө Канадад бол бас яг дөрвөн журмаар нь хахад бол бас хай хэцүү шүү дээ. Зарим юм бүр хийгээгүй дээр юм айгүйх байдаг. Жишээ нь хашаанд гал асаахад зөвшөөрөл авдаг. Тийм. Тэгээ уг нь бол манай гэрийн орчин байгаад байдаг тий. Тэгээ гэрийн манай орчин гэр байгаад. Тэнгүүд нөө газар нь улсынх. Тийм танаа энэ өмч чинь одоо property бол яг танаах тий. Танаахын хашаа, танаахын газрыг эзэмших хэрэгтэй. Гэхдээ энийг гал төлж болохгүй ш болон зөвшөөрөл ав. Тэгэхээр нөгөө улс ингээд Канадыг яг өндөр татвартайгаа ярьдаг штэ. Money гог одоо гал төлөхөд хүртэл зөвшөөрөл авах хэрэгтэй. Хэрвээ Монголд ингээд хашаанда одоо хогоош тахад зөвшөөрөл аав гэх юм бол буу юм болно. Тэг нь дургуулах нь бидний эрх гэж ярина. Энэ бол миний газар утга учраас бид нар яах нь миний дур гэж ярина. Тэг яг үүнийг бас өмнө нь оюун билегтээр бас нөгөө юун дээрээ одоо Японы энэ доохгүй буюу ёс суртахуун ёс зүйн хичээл дээр байдаг. Яг хичээлийн сурагч дээр энэ талаараас гарч дурддагдсан байдаг байхгүй юу? Одоо энэ нэг эрх дураараа байх, одоо эрх чөлөөтэй байх гэж нэг яригадаад байна тийм ээ. Бид нэр эрх чөлөөтэй байх хэрэгтэй. Одоо эрх чөлөөт улсын иргэн гэдэг ч юм уу тийм. Эрх дураараа байх гэдэг нэг бас нэг тодтгол байгаад багш байгаа тийм. Тэгэхээр энэ хоёрынхоо ялгааг бид нар аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг байна л да. Та дураараа байна гэдгийг яг юу илэрхийлээд байна? Та эрх чөлөөтэй байна гэдгийг бас яг юу илэрхийлээд байна гэдэг. Энийг бас их анзаарах хэрэгтэй юм шиг байна л да. Яалтчгүй энэ олон хүн амтай энэ өндөр хөгжилтэй энэ улс орнуудын өнөөдрийн хүртэл хөгжиж байгаа энэ хүн ард нь ингэж өсөж байгаа тийм энэ харилцаан дээрээ чандлага дээрээ ч одоо хөгжлөөрөөч тэргүүлж яваа энэ улс орнуудын гол зангидж байгаа юм. Зүгээр л одоо бид нар тийм энгийн нэгэн ээж нар энгийн нэгэн иргэний хувьд ингээл харахад яг л энэ нийтийн юм бид бүгдээрээ амьдардаг юм тийм бид бүгдээрээ байгаа юм. Би ганцаараа амьдраагүй, би ганцаараа хийгээгүй гэдгийг маш сайн ухамсарлаж чадсан. Тэгээ энэ соёлоо үнэхээр одоо биедээ маш сайн тээж чадсан юм байдгийн болов гэдэгтээ бол үнэхээр санал нэг байна тийм ээ. Бид тэгээд одоо жишээлбэл уянгаа маань за миний хувьд гэхэд бид нар Япон улсыг магтъя гэсэнгүү тийм ээ. Японы сайн сайхныг бишрэн дурдсангүү. За Канад улсыг бүр учиргүй магтаж одоо сайн сайхныг бишрээ гэж бодсонгүү. Өөрийн улс орноо үгүйсгэж одоо тэр бүхэн дандаа муу мухаа гэж бас хэлхийг хүссэнгүү. Зүгээр ер нь бол биднэрт ялгаатай маш олон зүйлс байгаа. Ярианы ихэнд буюу хилцүүлгийн маань нэг гол нэг ишлэл байгаад байдаг. Энэ Монголын баялаг дэлхийн иргэн гэд энэ маань нөгөө одоо Монголд маань хүмүүс ингээл баялаг гэл их үг хэрэгэлтгэлтэй баялаг гэл те уянгаа маань ч мэдж байгаа ах ер нь баялаг гэдэг үгийн ойлголтыг ч гэсэн бид нар бас харьцангуй ойлгодог болоод эхэлж байгаа ах. Тэгээ баялаг гэдэг бол ерөөсөө л энэ хүн юм аа. Тэгээд энэ улсын тэр соёлыг тээж яваа Монгол иргэн та өөрөө тэр Монголынхоо баялаг юм. Канад иргэн та өөрөө Канадынхаа баялаг юм. Япон иргэн та Японыхоо баялаг юм гэдэг ойлголтыг бол энэ хөгжилтэй улс орнууд бол мэдсэн байдаг. Тэр баялгаа цааш нь улам ингээд зөв сайхан авч явах, чиглүүлж явах юм бодлоготой байдаг. Харин тэдгээр улсуудын баялагууд нь өөрөө дэлхийн түвшинд тийм ээ дэлхий дээр амьдарч байгаа нийт олон соёлын нийт олон ард түмэнтэй хамтдаа амьдарч чадна гэдэг бол одоо айгүй зөв эргэн болж
хүмүүжих ёстой байдаг юм шиг байгаа юм. Тэгээд энэ утгаараа л энэ нийслэлийг дурдж гаргасан. Тэгээ Монголд маань байгаа Монголын нэг хүн болгон та бол Монгол улсын өөрийн баялаг юм. Харин тэр баялаг бол дэлхийдээ хүлзээ нийлэхээр тийм ээ соёлтой, өөрийн гэсэн соёлтой, өөрийн хүмүүжлтэй, бусдаас ялгарах онцлогтой. Тэгээ нэг ялгаа ярих юм бол одоо бит хоёр ингээд ялгааг соёл юмаа гэд ярихлаар хүмүүс ялгар чинь гэд бид нар бол их түүхтэй арт түмэнж гэдэг юм уу. Манад нэг юм юу гэдгийг өөр талаараа давуулгалах нэг анзаарагдаад байдгийн уянга маань ч бас анзаардаг байх. Ер нь нэг тий бид нар нэг тустай хүмүүс юм, бид их том түүхтэй арт түмэн юм. Тэрүүгээрээ одоо хааж халахж гэдэг юм уу ингэх ёстой юм тий ийм хувь заяанд төрсэн юм гэдэг ч юм уу нэг эдгээр үгийг бол их илүүтэй хэрэгэлдэг. Тэгэхээр та бол бусдтайгаа хамт амьдарч байгаа хүн шүү гэдгээл ухамсарлаж тэрэн дотроо өөрсдийнхөө соёлыг шингээж л явах ёстой юм болов уу гэж би бас хувьдаа бодож байна. Уянга манд бас энэ талаараа тийм ээ хэлэх зүйлэл. Тэгэхээр яг юу нь юу илээ? Асуулт нь яг юу илээ? Асуулт нь гэдэг нь одоо юу л ахгүй одоо жишээлбэл иргэн гэж яриад байна тийм ээ дэлхийн иргэн гэж яриад байна. Монголчууд маань ингээд хит одоо том соёл одоо том түүхтэй арт түмэн бид нар ийм заяанд төрсэн хүмүүс ингэж явах ёстой юм гэдэг нэг зөвтгөл байдаг. Бид ингэж явах ёстой юм гэдэг. Тэр нэг ингэж байх ёстой юм гэдгийг би бас яг сайн ойлгохгүй байгаа ч гэсэн би байна. Би өөрийнхөө юм хийж гин гэж тэр дураараа ажиллаж байгаа тэр зөвтгөл нь тэр нь яаж бид нар өөрөөр ялгарх хэвтэй юм. Яг үндсэндээ л ер нь Монгол хүн гэдэг соёл, Монгол соёл бид нар яаж бусдаас ялгарх хэвтэй юм. Тэр ингээд дөвийлгөөд те ингээд агаараа ялгарх хэвтэй юм уу? Биднэрт өөр ялгарл байна уу те? Хувь одоо Монгол иргэн хүнийхээ хувьд жишээлбэл Канадад амьдарч байгаа уянгагийн хувьд яаж Монгол эмэгтэй болж ялгардаг юм бэ те. За Японд амьдарч байгаа ариун цэцэг миний би яаж Монгол хүн болж ялгарч амьдардаг юм бэ те. Энэ тал дээр нь л бас өөрийн зүгээс одоо олон гадаадд амьдарч байгаа залуучууд байгаа. Гэхдээ гадагшаа явахыг хүсэж байгаа залуучууд ч бас Монголд маань байгаа те. Тэхийн тулд бид нар яаж Монгол гэдэг соёлыг энэ том нэрийг өөртөө бүр тээж бусдад харуулах хэрэгтэй юм бэ тий. Бусад соёлоос ялгарч явах хэрэгтэй юм бэ гэдэг тал дээр бас. За би илүү ойрхон тайлбарлахын тулд ингэж хэлмээр санагдлаа. Одоо соёл бол ялгаа юм гэж битээр хэлсэн тий. Тэгэхээр бүх монгол хүн бууз хийж чадна тий. Гэхдээ хинийхэн бууз нь илүү гоё болдог вэ гэдэг бол одоо гоё хийсэн хүний бууз нь л гоё болох бах тий. Тэгэхээр одоо яг хоолны ингээд порц юугаар ингээд найрлагаар аваад үсэх юм бол тэр соёл чинь ерөөсөө л одоо буузныг аль давсан байгаа байхгүй юу? Тэ хүний амьдралд ч амар олон юм байгаа шүү дээ. Тэрүүний ерөөсөө нэг чимэг давсан соёл. Тэ. За тэгээд хүн ер нь байгаагаараа байх юм бол харин ялгарна. Байгаагаараа байх юм бол тэ. За би одоо ингээд үсээ шараар будаад ингээд бүр Канад болох гэж ядаад Канад болохгүй шүү дээ. Харин би хар үстэй, бор нүдтэйгээрээ байх юм бол монголоор байна. Энүүн дээр нөө соёл гэдэг нөгөө давсаа одоо зөв үед нь цацаж өгөх хэрэгтэй тий. Тэгэхээр би бол жишээлбэл одоо сүүлийн үед анзаарсан бол би энэ онлайн хоолны бизнест одоо ажиллаж байгаа. Тэр нь юу вэ гэхээр надаас бол монгол хоол гарна тий. Тэгээ би ингэж бодсон байхгүй юу? Монголд очисон чи учиргүй ингээ монголчууд би ч гэсэн нэг хэсэг бүр солонгос хоол идэх гэдэг болсон байсан. Ерөөсөө л ингээл солонгос хоолны ресторанууд чи пик монголчууд байж идэг. Улаанбаатарт бүр ширээ байхгүй байж идэг байхгүй юу? Тэгээ тэр бүх хүн чи солонгос явж үзээгүй штэ. За би бол яг нэг солонгосод хэдэн жил байсан болохоор дуртай болсон байж. Тэгээ одоо би ингээ бодоод үзэхээр надаа одоо ингээ ойр үед бол солонгос хоолоос нэх гой санагдах болоод байгаа байхгүй юу? Яа тэгэхээр бүх соус нь би хийж чаддаг. Тэр үед би яагаад тийм дуртайсан гэхээр би өөрийгөө хийж чадахгүй гэж бодоод дуртайсан байхгүй юу. Солонгос хоолыг яг солонгос ресторанд нь солонгос хүн л гоё хийдэг гэж бодсон. Гэтэл одоо ингээ юм хөгжөөд ирээд хийнгүүт ямар ч солонгос хоолыг бид нар хийгээл идчихэж जैन тий. Тэгэхээр яг нөгөө нэг энэ чаддаг юм чинь одоо чиний ялгарл болдог. Тэгэхээр чаддаг юмаа улам сайн болгох хэрэгтэй. За тэгээ би сүүлийн үед яг ингээ надаас бол монгол хоолны соёлол гарч ич яах юм бэ гэд сүүлийн үед би онлайн ресторанта ивентүүд одоо өөр дээрээ аваад монгол хоолны ивент гэдэг юм ивентүүдийг зарлаад хүргэлт бол одоо Америк Канадад бол амар хөгжсөн. Тэр нөгөө гэртээ ганцаараа кино аль 90 онд билүү дээ тий 90 онд л гарч ахт л хүргэлтийн пицца гэж зогсож идэв штэ тэр кинон дээр тий. Тэгэхээр айл нэг 30 жилийн өмнө Канадад одоо ингээ бүр төгсөрсөн байхгүй юу хүргэлт гэдэг юм.
Тэгээд тэрүүнд яага Монгол хоол хүргэгдэж болохгүй байгаа юм тий. Тэгээ ингээ хоол гингууд хүмүүс дандаа ресторан нэхийг л боддог. Тэгэнгүүт ресторан нэхээр би мэрэгжлийн тоогооч авах хэвээр байр түрээслэн засвар Монгол засал ингээ ерөөсөө миний толгоонд багтахгүй их юм болчихж байгаа байхгүй юу. Тэгээ би яг ингээд чадвараа сайжруулад ингээ онлайн ертөнц би өөрөө ер нь онлайн дээр их ажилтдаг хүн болохоор энийгээ яг жинхэнэ ажил болгоё гэд. Тэгээ одоо бол би сүүлийн үед ер нь онлайн дээр миний хийж байгаа бүх юм яг ажил болсон. Өнөөдөр ингээ чамтай ярьж байгаа ажил те Facebook-ээс ер нь аюу ажил хэргийн чанартай хүмүүстэй харьцдаг болсон. Өнөөдөр энэ Канадад онлайн ресторанд яг Канада улсын дүрм журмынхын дагуу Монгол хоолоо борлуулад сая 2 өдрийн өмнө би чи бүр 28 захиалга аваад бүр сунж унсан. Би чи нөгөө өөрөө тоогооч хүн биш, өөрийгөө тоогооч болголоо, зөвшөөрлийг авлаа, онлайнаар сургалтанд суулаа, ингээ платформоо судлаад онлайн захиалга аваад ингээ явсан. Амар ядарсан. Гэтэ бүр үнэхээр кайфтай ядарсан. Тэгээд маш сайн хийсэн. Тэгэхээр заавал тэр нөгөө тоогоочийн ажлыг жишээлбэл ингээл тоогооч нь л хийдэг гэдэг ингээ бодоод авахгүйгээр бид нарт тэр нөгөө байгаа одоо ялгарл соёлоо хөгжүүлэх юм бол тэргээл гаргаад ирвэл ингээ би Канадад ялгарчж байгаа байхгүй юу те. Өнөөдөр одоо Канадад бол би аюул сан ялгарч байгаа гэж бодож байгаа. Хүнд ингээд чамаа хин гэдэг ингээ уянгаа гэхтэл хин гинэ дахиад хэлдэ гэж хэлдэг байхгүй юу. Тэгэхгүй ингээ зарим хүмүүс ч өөртөө Сара Мараг гэнэ өрхцөн мэд ч те ингээл одоо Сара Монгол хүүхнүүд чи Мирана яасан Мики, Ники энэ төр нэр мөрөгцсөн байдаг те. Тэгээ би уянгаа юм чи Ука Мука гэж болно шүү дээ те. Тэгэхээр би үсрээл яг Melody яг миний нэрийг орчуулвал юм уянгалаг намуухан ая гэсэн үг гэж үсрээл орчуулж хэлдэг. Албаар би яг ингээд бид нар чи ингээ кимчи жигээгээд мэдхгүй байсараа бэж хэлж суртлаа солонгос хоолнд дуртай болсон шүү дээ тий. Тэгэхээр би бас тэр хүмүүст ингээд нэрнээсээ ахуулаад бүх юмараа л ялгараад байна. Гэхдээ тэрний төлөө бол ингээд яг ин чаддаг юмнуудаа гоё давсын тааруулаад ингээд сайжруулад авах юм бол угаасаа ялгаатай. Түүнээс биш түүх ярьж одоо ингээд бид нар та нарыг даралж исэн одоо хайшаа дарлах гэдэг юм хайшаа тий. Тэгж юуроос болохгүй. Нэгдүгээрт миний түүхийн мэдлэг монголоор ч тийм сайн биш. Яг нэг хүн бүхний мэддэг юмыг мэднэ гэд би түр хэлсэн шүү дээ тий. Тэгээд би өөрийнх нь мэддэг юм ярьж ивэл илүү сонирхолтой байдаг учраас яг одоо энэ цагт амьдарч байгаа. Тэгээ би түүх судлаач биш учраас яг өөрийнх нь байгаа соёлыг л илүү хүмүүст харуулах нь надад илүү амархан тий. Тэгээ илүү сонирхолтой байдаг. Тэгээ хаяа илтгэл тавихтаа бол Монголын түүхийн талаар Google дээр хүмүүсийн сайхан англиар бичсэн юмыг цээжлээд нэг юм оршил бол хэлдэг те. Монгол орн бол юм гэд. Тэгээ ер нь бол хүн өөрийнх нь түүхийг өөрөө бүтээдэг болохоор яг өөрөөрөө л ялгарч чадах юм бол тэр газараа болдог юм байна. Тийм. Тэгээд гоё хүссэн хариулт авч шүү. За уучлаарай. За баярлалаа. Тэгээд нөгөө өгүүлээд нөгөө одоо би Канада улсад өөрийнх нь гинэ албан ёсоор ч их хашаа нөгөө эрхтэй юу лээ нөгөө Канада улсад амьдрах эрхтэй шүү дээ тий амьдрах эрхтэй. Тэгэхээр чи манай Канада улсад амьдрах эрхтэй юм чинь манай орны үүргийг сайхан биелүүлээрэ гэж надад ирэх өгч байгаа байхгүй юу. Тэгэхээр ингээд Канадад амьдрах эрхтэй гэдэг нэг юм гоё үгний чард энд мянган хариуцлага хамт явж байгаа байхгүй юу. Өнөөдөр би тэр онлайн платформд нэвтэрч ороод Монгол хоолны ивентүүдийг энтхийн том лонжуудтай хамтраад ихэд надад мянган юу ирж байгаа байхгүй юу. Responsibility хариуцлага certificate гэдэг ингээд бүх юм ирж байгаа. Би бүр ингээд болмоор санагдахгүй амар гол ирж байгаа байхгүй юу. Тэгэл би болоо яах юм шиг хийчээ. За яг ямар ч байсан би шатахгүй юм байна. Орлого бол харагдаж байна тий. Би бол хөгжих юм байна. Гэтэ би шатахгүй юм байна. За тийм юм чинь би хийчээ. Ингээ хин ч гэсэн ажил хийж байгаа юм чи өөрийгөө ингээд хохирохыг ботхгүй шүү дээ тий. Тэгээ би ямар ч гэсэн шатахгүй юм байна. Энэ яг надад хэрэгтэй юм байна. Бүр болохоо байхад би ингээ хүмүүсээс харилцаа сурах юм байна тий. Бас нэг шинэ платформ ашиглаад сурчин хийчээ гэж өөрийгөө хийлгэж байгаа болохоос биш. Чи Канада улсад амьдрах эрхтэй. Энэ манай Канада улсад амьдрах одоо аль биесны эрх шүү гэ надад сая миний одоо энтхийхаар бол иргэний үнэмшил юм да тий. Би энийг ингээд дарчид ингээм Канадын зурагтай миний ингээд бичиг баримт ингээд шинжилгээтэй ирж байгаа. Энэний чи ард мянган хариуцлага ирдэг байхгүй тий. Ядаал чи дуртай хүн дээрээ гүйччихвэл би нэг ганцхан юм асуугаатыг гэж хаалганд тогшоол тий. Ингээл миний шүд өвдөдийн маргааш ажилдаа одоо аваад өгч гэж болохгүй л байгаа байхгүй юу. Чи заавал цаг аав тий. Би сургууль дээр нь очиод ингээл та тэтгэлэг өгдөг үү гэж мэгж одоо тийм хөөхөн царайлах чиний хөөхөн байна уу гоё байна уу тэр нь юусаа хамаагүй. Чи энэ улсын хариуцлага одоо хуулийн дагуу яв гэдэг чинь л ингээл асар том хариуцлага тий. Тийм л байна.
За тийм яг үнэ тий ер нь бол та эрэгтэй байж болно тий эрх чөлөөгөө эдэлж болно эрх чөлөөтэй улсад амьдарч болно. Гэхдээ түүний чинь ард та маш өндөр хариуцлагатай маш олон үүргийг өөр дээрээ хүлээж авдаг. За мөн олон нийтийн бүх зүйлийг өөртөөгөө хамааруулж бодох ийм хэмжээний сэтгэл зүйн ч гэсэн бэлтгэлтэй байх ёстой шүү гэдгийг бол ээлдгээр энэ улсууд орнууд маань сануулдаг байгаа, хилдэг байгаа тийм ээ. За ер нь яг үнэн хөгжилтэй орнуудын гол одоо хөгжлийн тулгуур нь ч баг би тэртэй их холбоотой байдаг болов уу гэж бодоод байгаа ш. Тэгээд түрүүний асуулт одоо ерөнхийдөө яриан дундаас үүссэн тэр ярианы хэлбэр бол асуулт болоод хүрчиж байгаа. Үнийг бол маш сайхан үнэхээр л бас яг үнэнтэй нь уяад холбоод хариултыг хэлж өгсөнд одоо яагаад баярлалаа. Тийм ер нь бол сайн хэллээ ш. Би ойрхон өөрийнхөө жишээн дээр л ярина гэд ер нь хүн яг л өөрөөрөө л ялгарна тий. Та өөрөө ямар тий өөртөөгөө л байхад тэгээд та болчих юм шүү гэдгийг л ерөөсөө их тодхноор энгийнээр илэрхийллээ штэ. Яг үнэ одоо энд амьдарч байгаа бидний хувьд ч гэсэн бид нар нэг Япон хүмүүс сайхан монгол хоолой хийгээд өгөх нь л би монгол хүн. Тэгээ би өөрийнхөө нэрийг аавынхаа нэртэй өөрийнхөө нэрийг бүтнээр нь л хэлдэг. Мэдээж миний нэр маш шууртай аавынхаа нэртэй нийлэхээр бүр ч урт японоор хэлэх юм бол бүр хэл суулчмаар гэсэн ч хизээч тэрэндээ цааргалж те хизээч тэрнээсээ төгшөөж бид нар нэр уснасаа ичиж зовсонгүй. Энэ бол надад одоо тий цаанаас заяагдсан иргэний маань хувьд надад өгсөн нэр байгаа эцэг гэхээс минь зайсан. Тэгэхээр үүгээрээ бид нар ялгарна. Өөрсдийн өнгө төрхөөрөө ялгарна. Өөрсдийн үзэл бодлороо ялгарна. Өөрийнхөө хийж байгаа чадж байгаа чадвараараа бид ялгарна гэдгийг бол маш сайхан илэрхийлж хэлж өглөө уянгадаа маш их баярлалаа. Тэгээд хүн болгон өөрөөгөө л зөв сайхан авч яваад тийм ээ өөрийнхөө чаддаг зүйлийг сайхан хийгээд чадахгүй юмаа ч гэсэн чаддаг болоод өөрийнхөө чадвар болгочих болно шүү дээ тийм ээ чадвар болгочих болно. Сая уянгаа маань хэллээ би тоож бишээ гэхдээ одоо ингээд онлайн байдлаар хүмүүс тоол хийж өгч гинэ гэдгээр чинь тоогоочин дата болчихж гинэ гэж үзэж штэ. Тэгээд ялгарч байгаа нэг юм үнэсний хол. Канадын хууль дүрмийн дагуу гэхээр ингээд юу нэмэгдэж байгаа байхгүй дамжлагтай хүмүүс тэгээ надаас суугаад Канадад очиод ингээ харлаад би өстой Японд ч харалж исэн Солонгосод ч харалж исэн очиод ингээд учраа олчноо гэдэг байхгүй юу. Тэгэл би гайхаад идэ одоо ингээд би ч одоо албан ёсоор ингээ бичиг баримтлан амьдарч ижил болчмоор юм амар их гарч штэ нэг юм хийх гэж те. Тэгэхээр чин энэ бичиг баримтгүй хэлгүй байхаар одоо яах юм. Тэгээ Канад бас дээр нь яг тийм одоо Японд яадгийн Солонгост яадгийн миний байснаас бол өөрчлөгдсөн тэгж болдог орн биш байхгүй юу. Одоо онгосноос буугаал ингээл нэг таньдаг айлдаа нуухтаа сууж байгаа л тэнд нэг үйлдвэр эзэн утастал нэг хүн авъя гингууд одоо Япон хүн бишээ Солонгос хүн сая вон авдаг бол би чамд 800 вон үе гингууд гүгээд очдөг ч юм уу. Канадад тэгж болдгоо байхгүй юу. Тэгэхээр хүмүүсийг би бас тэрийг ингээд надаар дамжуулаад ойлгосоо тий. Ингээд нэг тийм бол айгүй тийм амархан байдаггүй. Тэгээ би хаяа бодоод эсвэл би тийм амархан болгож ин харуулад идэгэн болов тий наанч очиж байгаа бол харлаад ингээд үлдээд би өчрөө олчихно гэ надаас баг өдөрт дор хаяж 3 хүн асуудаг гэдэг та. Тийм тэгээ би болохоор нөө эрсдлийн ингээд тооцоод үзэхээр боломжгүй тэгээ хаяа би бодоод би эсвэл за хаяа жоохон пост ч гэ болд юм уу би эсвэл тийм амархнаар ингээд харуулад идэм болов тэгэхээр ингээд энэ уянга болж байгаа юм чинь би ч гэсэн очиж болчихно гэж бодоод идэм болов гэд сая манайхны нөгөө нэг харагдах байдалд илүү анхаарлаа хандуулдаг. Түрүүн бүр ярианы хинт ч уянга маань хэлжсэн. Ер нь бид нар барьж байгаа утас унж байгаа машин өмсөж байгаа хувцаараа ялгарах гэж оролддог тийм ээ. Тэр бол бидний хувьд ерөөсөө ч ялгарал биш байдаг. Магадгүй одоо бидний үс зүс ямар байх Европын орны хүүхнүүд шиг одоо эсвэл энэ дорны орны хүүхнүүд шиг тийм ээ үс засалттай, нүүр будалттай, өмсгөл зүйлттэй байлаа гэд бид нар тэр улсын иргэн шиг харагдахгүй тэр улсын соёлыг биедээ тээж чадахгүй. Тэгэхээр нөгөө хүний харагдах байдлаас маш олон зүйлс гардаг. Ялгаа байхгүй. Ингаа маань Канадад амьдрах хүмүүс Канад гэж бодож байгаатай адилхан бид нар ч гэсэн энд Японд ингээд олон жил амьдраад тэр тусмаа манайх одоо 5 хүүхэдтэй за ингээд амьдарч जैन те болж जैन бүтэж जैन гэж хүмүүс бол мэдээж хардаг байх л та. Харах өнцгөөсөө тийм ээ. Би бас ингээд ярьж хөөрөөл ингээд байж байгааг минь харахад завтай сайхан цагтай харагддаг байх хүмүүс. Тэгээ гэх мэтчлэн хүн харагдах байдалд нь илүү анхаарлаа хандуулдаг. Тийм болохоор харах өнцгөө, хандах хандлага хүн бүр дор бүрнээ бодох ёстой юм аа. Тэгээ та өөрөө бол бүхлээрээ ингээд нэг Монгол улсын иргэн таны хийж байгаа үйлдэл, танаас гаргаж байгаа үг. Тэгээ энэ бүхэн бол та өөрөө ингээд өөрийнхөө улсын илэрхийлэл болж өгдөг учраас
дор бүрнээ өөрсдийнхөө хийж чаддаг зүйлсийг тэ их орондоо бүр сайхан сэтгэл хангалуун хийх ийм боломжууд бол уг нь байгаа харагдаад байдаг шүү. Тэгээд олон сайхан залуучууд маань гадны оронд сурч боловсрч мэргэжил эзэмшээд олон сайхан улс орны соёлыг өөртөө тэгээд ингээд их орондоо харьцаадаг байгаа. Тэгээд их орондоо очиод урам нь хугарах, тийм ээ, урагшлах зам нь хэцүү санагдах олон талын зүйлстэй тулгарч байгаа. Би олон хүмүүсээ, олон найз нар, олон дүү нарыгаа ингээд харж байна. Тэгээд үүнтэйгээ уялдуулаад уянгаа бит хоёрын өнөөдрийн ярьсан энэ орнуудын соёл, энэ хүний соёл, тэгээд иргэн хүн байх, тий, энэ улсынхаа соёлыг тээж байгаа иргэн байна гэдэг таны хувьд бит хоёрын зүгээс ярьж байхад уянгагийн маань зүгээс тайлбарлаж хэлж байхад тийм ч хэцүү зүйл огтхон ч сая сонсогдсонгүй, тий, айгүй хэцүү, хийж дийлэмгүй, би соёлоо тээж явж чадахгүй байна гэж бодогдох зүйл огтхон ч байсангүй. Тэгээд тийм болохоор таны хүмүүжил, боловсрол, танд байгаа соёл гэдэг зүйл ер нь ингээд нэгдсэн утгаараа ямар утгатай болохыг та нар маань сонсоод бас ерөнхийдөө их амархнаар ойлгоч нь баха гэж бодогдож байна. Тэгээд маш сайхан ухаалал хайрлсан олон талаас нь ч гэсэн энгийнээр ойлгох боломжийг олгосон уянгадаа маш их баярлалаа. Тэгээд хүмүүжлүү боловсрлоо гэсэн хэлэлцүүлэг ярианы маань сэдвийг хүмүүс сонсоод үуч том сэдв байна да гэж бодогддог. Гэхдээ зочинтойгоо ингээд ярилцаал ярианы төгсгöd болоод ирэхийн цагт энэ тийм ч том сэдв биш юм а гэж надад үргэлж бодогддог. Тэгээд энгийн амьдралынхаа болж байгаа зүйл өөрийнхөө олж мэдсэн зүйлсийг ингээд бид нар чадах чинээгээр та бүхэнтэйгээ хуваалцах хүсэлтэй байдаг шүү. Тэгээд суралцах, хуваалцах хүсэл гэдэг маань та өөрөө суралцах чадвартай байх хэрэгтэй, бусдын хуваалцж байгаа зүйлийг хүлээж авч сонсох чадвартай байх хэрэгтэй. Энэ ч бас бидний бусдаас ялгарах маш их сайхан чанар шүү. Тэгээд сонсогчдоо маш их баярлалаа, уянгадаа маш их баярлалаа. Тэгээд өнөөдрийн маань энэ дугаар бол энд хүрээд өндөрлөж байгаа. Тэгээд уянгаа маань бол бас олон залуучуудад үлгэр дуурайл болж тэдгээр залуустаа бас хэрэгтэй олон талын мэдээллийг чадах чинээгээрээ цаг зав зарцуулан хүргэдэг байгаа. Тэгээд YouTube дээр ч гэсэн олон хуудасууд байдаг, хүмүүс манай надаар хэлүүлдэггүй бүгд мэдж байгаа. Тэгээд өөрийнхөө өв соёлыг, хэл соёлоо ч гэсэндээ бид нар бол яг үнэндээ багш нар биш. Уянгаа маань бол багш мэрэгчлээ биш. Уянгаа тоогооч мэрэгчлээ биш гэж сайн хэлсэн. Гэхдээ багш мэтэр одоо тэ YouTube хуудас дээр Монгол цагаан толгоогоо хүүхдүүдтэй заадаг байгаа. За тэгээд өөрөө ээж хүн учраас ингээд ээж хүнээс гардаг үйл тэр чигтэл ээж нар маань багш нар байдаг, багш нар чиглүүлэгч нар байдаг, тийм ээ, тоогооч нар байдаг. Энэ бүх зүйлийг чаддаг хүмүүс байдаг. Тэгээд үүнийг бас өөрийнхөө Монголынхоо, тийм ээ, ирээдүйн хойч үеийнхаа залуустаа бас хүргэдэг, энэ олон талын зүйлийг хийж хүргэдэг чамд бас маш их баярлалаа. Тэгээд уянгадаа бас зүйлийн хэлэх зүйл, тийм ээ, магадгүй залуустаа хэлчмээр, урайлчмаар зүйл байвал бас сайхан хэлээд өндөрлүүлье. За тэгээ баярлалаа. Тэгээд хүмүүжил боловсрлоо гэж хэлсэн. Тэгээд хүмүүжил дээр би бас өөрхөн бодлыг хэлсэн. Тэгээд соёлын талаар ярьлаа. За боловсрал дээр би бас хэлье гэж бодож байна. Залуучууд маань боловсрох их чухал шүү. Жишээлбэл Канада улс одоо цагаач иргэдийг хүлээж авахдаа яалтчгүй боловсролыг харж иж хүлээж авдаг байх нь тий. Тэгэхээр ярианы эхний хэсгийг сонсоод тэгээд сургууль мургуулаа нэг хайхрамжгүй хандав тий. Боловсрал эзэмшиж байгаа бол сайн боловсроороо, сайн сураараа гэж залуустай хэлмээр байна. За тэгээд ер нь хүний оюутан цагт хүний амьдралын одоо хүүхэд нас төгсөөд яг одоо том хүн болох нас чинь тавигддаг. Тэгээ том хүн болно гэдэг чинь ер нь хамгийн анхны асуудал нь том хүн болоод хүн шууд цалинтай болчихгүй тий. Том хүн болоод шууд байртай болчихгүй. Хамгийн эхлээд хүний хайрлаж дурлах одоо нас бол яг оюутан наснд байдаг. Тэгэхээр боловсрал бол маш чухал. Жишээ нь одоо би оюутан байхдаа нөхөртөөгөө танилцж байсан тий. Хэдийгээр ингээд сайн хүмүүжлтэй байлаа гэд одоо би сургуульд яваагүй бол бас битээр таарахгүй юу. За тэгэхээр хүмүүжил гэдэг бол одоо яг чи өөрийнхөө хөшөөдтэй гэр бүлтэйгээ магадгүй эрт ажилд орсон бол ажлынхантайгаа харьцаад нэг ийм одоо тойрог дотор амьдардаг байна. Боловсрал гэвэл яг тэр хүсэж байгаа боловсрал мэрэгчлэр чи сургуульд орсон бол өөртөөгөө ийм сонирхол нэгтэй хүмүүстэй нийлдэг. Жишээ нь чи гэр бүл байлаа гэд гэр бүл чинь бас чиний сонирхлын хүмүүс биш шүү дээ. Энд чинь заяагдмал тийм ээ. Гэтэл боловсролыг бол бид нар сонгож сургуульд орж байгаа шүү дээ. Мэргэжлээ сонгож орж байгаа. Тэгэхээр нэг ясандаа ингээд чамд сонгогдсон, чи бас өөрөө сонгогдсон хүмүүс болдог. Тийм учраас энэ оюутан нас гэдэг бол ингээд мэргэжил эзэмшгээс гадна хүний хайр дурлал цаашдын яг том хүний насныхаа яг хүүхэд нас нөхгүй тий. Тэгэхээр
энэ боловсрож байгаа насндаа одоо хайр дурлалаа гоё давхар авч яваад ингээд олон илүү хүнтэй учирдаг учраас боловсрал бол маш чухал. Одоо бол би боловсрал ингээд их сургууль сурж байхдаа нөхөртөөгөө танилцаад ингээд хамт амьдраа явсан. Хаяа би тоглоод үгүй би ч одоо ингээд сурж боловсрно гэд гадаад явж исэн магистрт. Одоо тэр мэрэгчлэрээ ажиллахгүй байна. Тэгээ би ч одоо нөхөр олохгүй явцсан юм шиг те хаяа. Тэгээд яг эмэгтэй хүнд ер нь эрэгтэй хүнд мэдээж ярих хүний хань ингээ хамгийн чухал. Тэгээд ихэнх хүн хань ижлээ бас энэ оюутан цагтаа олж авдаг. Тэгэхээр боловсрал их чухал шүү. Ягаад тэгэхээр тэр насанд цаашдаа бас хүн юм амьдрах ханаа бараг 70-80% нь олдог бахаа гэж би бодож байна те. Хүмүүс ерөн сонсож байхдаа оюутан бахтаа л таарсан гэдэг. Тэгэхээр тэр сайхан одоо хүмүүжлэлийг ээж аваасаа олж авсан болвол тий боловсрохтой чи ингээд дараагийн амьдралын гараагаа эхэлж идэг учраас боловсралтаа бас маш давхар анхаараарай. Хоёрын оронд битгий сураарай. Хоёрын оронд сурах юм бол тэгээд юм нэг үлгэн салган хичээлдээ яваад байвал яг амьдрал чинь бас тийм нэг үлгэн салган ингээл тий Америк явах уу Солонгос явах уу гэд бүр ийм айгүй тийм манарцсан хүмүүстэй айгүйх сошиалд тааралддаг. Тэгэхээр гоё чиглэлтэй, зоригтой, өөрийгөө хуурахгүйгээр тийм байгаарэ. Тэгээд хүмүүжлэн ч суурна, боловсролн ч чухал. Тэгээд өнөөдрийн хийж байгаа бүх юм чинь та нарын одоо амьдралын ялгаа буюу таны соёл болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр өнөөдөр уянгаа одоо ийм хүн байна гэдэг чинь энэ хүн өдрө болгон ийм байдаг болохоор л ийм байгаа тий. Түүнээс биш ингээд тэгж хүн тийм хурдан өөрчлөгдөж чадахгүй шүү дээ тий. Тэгэхээр өдөр тутмын амьдрал чинь л таны одоо амьдралын өдөр тутмын чи соёл болж байгаа маа. Тэгэхээр битэрий ярьсан бүх сэдвүүд ингээ хоорондоо холбоотой байсан байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр зочноор урьсан та нарт Арукада баярлалаа. За тэгээд намайг юм ярихаар үсээрээ оролдоод идэг гэх хүмүүс дандаа тэгээд идэм байлээ. Тэгээд сайн нөгөө нэвтрүүлэг хийхэд усанд орсон байсан шүү. Ус нальчгар байсан. Ингээ хатаад байгаа болохоор нас эмхтэй учраас айтайхан хатаачих гэдэг. Ингээд оролдоод байсан шүү. Уучлаарай. Тийм яг өнөө үсээ их оролддог юм байна л гэж бас бодож суулаа гэнэ. Юм ярихаараа үсээрээ оролдоод тэгээд тэгтээ яг үсээрээ оролцсон ч бас ярьж байгаа юм мартахгүй л дээ. Зүг. Тий. За ярианы төгсгөлд тийм ээ ерөөсөө бүх одоо бидний ярьсан гол сэдвийн дагуу ч гэсэн яригдсан ер нь бүх зүйлээ холбоод уянгаа маань маш сайхан илэрхийлээд хэлчихлээ. Тэгээ залуустай амжилт хүсье. Залуус гэлэхгүй ер нь бүх насныхан маань суралцах хугацаа гэж ер нь байхгүй шүү дээ. Тийм болохоор бүх цаг үедээ л та суралцж байгаа. Таны өнөөдөр гараад өглөө гараад хэн нэгэнтэй сайн байна уу гэд мэдлж байгаа ч гэсэндээ тэр чин та өөрийгөө л илэрхийлж байгааг нэг том илэрхийлэл юм шүү. Тэгээд мэдтэй устай сайн сайхан инээж хөхөрсөн тийм ээ. Аз жаргалтай сайхан амьдрахыг хүсмээр байна. Тэгээд үнэхээр баярлалаа уянгада цаг зав зарцуулаад миний хэлцүүлэг ярианд маань оролцсонд маш их баярлалаа. Ингээд сонсогч та бүхэндээ ч гэсэн баярлалаа. Дараагийн дугаар хүртэл түр баяртай. За баярлалаа. Баяртай.